За сайн байцгаана уу? Та бүхэндээ саяхан нээлттэй хийсэн нэгэн сонирхолтой киног ярьж өгөхөд бэлэн боллоо. За тэгээд үзэхээс өмнө лайк болон subscribe дарж дэмжгээ битгий мартаарай. Ингээд кинонд орцгоё. Франкштейнийг зохиосон Мэри Шеллид алдарт мангасын түүхээс нь илүү аймаар бас илүү гайхалтай нэгэн түүх байж л дээ. Харамсалтай нь Мэри тэр түүхээ цаасан дээр буулгаж амжилгүй тархины хорт хавдраар нас барчихсан боловч тэрээр бууж өгсөнгүй. Толгойд нь хэдэн зуун жил хадгалагдсан тэр нууцаа хүмүүст хүрэхийн тулд түүний сүнс өнөө хүртэл тэнүүжсээр байжээ. Яг энэ үед Чикаго хотод Аида гэх бүсгүй амьдардаг байв. Тэр бол бусдын үгнээс гардаггүй. Иргэн тойрныхоо ирчүүдийн дарамтанд өөрийгөө гээжгсэн тийм л нэгэн. Гэтэл нэг өдөр Аидагийн дотор хачин зүйл мэдрэгдэж эхэллээ. Би нь яг л шил шиг цуурч байгаа мэт санагдаж. Тэр завсраар нь Мэри Шеллигийн сүнс шургаад орчихсон тэр. Хамгийн хачин нь Аида үнэн голоосоо үзэн яддаг хисаага идээд шууд л бөөлжиж орхино. Энэ бол түүний биеийг Мэри эзэмдэж эхэлсний анхны тохио байлаа. Удалгүй Аидагийн ухаан санаа орон гарan болж амандаа зайлмих лөвер гэж бовтонснаа гинтэл иргэн тойрныхоо хүмүүсийн нууцыг чанга орлоод дэлгэж эхэллээ. Мөн тэнд Лупино гих догшин мафийн босс сууж байх ба Аидач түүн рүү загаад жинхэнэ мангас гэж дуудаа зогсохгүй. Бусад хүүхнүүдэд хандаж түүнээс хол явахыг анхааруулна. Мэдээж мафийнхан үүнийг зүгээр орхихгүй. Клайд Джеймс хоёр түүнийг чирж гаргаад чи үххийг хүсээ юу хэмээн сүрдүүлэх боловч Аида зогссонгүй. Бүр ч илүү сорилоорсон мэрт авирлана. Джеймс ч түүний нүүрлөө нь хүчтэй алгацсан ч Аидагийн амаар Мэри Шеллигийн дуу хоолой Франкштейн хэмээн шивнэхэн тэр. Яг энэ мөчөд Аидагийн бие Мэригийн сүнс хоёр хоорондоо тэмцэлдэж чи хэн бэ? Надад юу болоод байна гэж орилж байтал Мэри түүхийн мөргөлжлөл удахгүй ихсэн хэмээн анхааруулна. Гэвч яг тэр агшинд Аида шатнаас унаж газар дээрээ амьсгал хураачхан тэр. Үзэгдэл солигдож бидэнд Франкштейнийг харуулна. Гэхдээ тэр одоо өөрийгөө зүгээр л Франк гэж нэрлэх болж л дээ. Тэрээр 1819 онд бүтээгдэснээсээ хойш 100 гаруй жилийг ганцаар талдунд өнгөрөөсөн бөгөөд одоо 1936 оны Чикаго хотод нэгэн нууцлаг эмчтэй уулзгаар ирсэн нь энэ. Ийхүү түүнийг Евронус гэх эмч хүлээж байлаа. Тэр бол зүгээр нэг эмч биш. Сохор номин муур зэрэг амьдтыг үхлээс буцааж амьлуулдаг. Шинжлэх ухааны галзуу туршилтуудаараа алдарсан нэгэн. Эмч Франкийн хүзүүний оролтыг авч царайг нь хараад л шууд танив. Энд чинь яалтчгүй нөгөө алдарт мангас мөн байна гэдэл догдолж эхэллээ. Гэвч Франк энэ үзлэгт орох гэж ирээгүй. Шууд л надад сүд бүсгэх хэрэгтэй байна. Ганцаараа байх яг л там шиг байна хэмээн учирлалаа. Франк бол Рони гих бүжигчин залуугийн тоглосон кинонд нугасгүй нэгэн. Дэлгэцэндээ Рониг бүжиглэхийг харах бүртээ тэр яг ард нь хамт бүжиглэж байна гэж төсөөлдөг. Бүх үгийг нь цээжээр мэддэг. Тийм л эмзэг бас гинэн талтай. Тэр амьдралдаа анх удаа хүний гарт хүрсэн нь өчигдөрхөн эмчтэй гар барьсан явдал байж. Энэ ганцаардлаач эцэлгийн тулд тэр эмчээс өгсөн эмэгтэй зогцос ашиглаад надад хань бүтээж өгөөч хэмээн гуйж л дээ. Энэ чихэндээ татгалзаж зүгээр л өөр хөвгөлтэй улаан үстэй бүсгүй олж өгье гэж дайжгансан ч Франк энэ бол тоглоом биш гэж хашгирахад орчин тэр чихтэй нам гүн боллоо. За тэгээд эцтэй эмчийн доторх шинжлэх ухааны шунал айдас хоёр тэмцэлцээр Франкд туслахаар шийдэв. Тэд шөнөөр оршуулгын газарт очиж нэгэн булшийг ухаж хэллээ. Гэтэл гаргаж ирсэн цогц нь хэн байсан гэж өнөөх шатнаас өнхрөөд нас барсан Аида байхан тэр. Удалгүй тэд Аидагийн зогцыг лаборатори тавьчирлаа. Франк ч түүнийг хараад ихэд бахархан "Дэндүү хөөрх юм а. Зүгээр л энэ чигээр нь үлдээгчгсэн дээр юм шүү" хэмээн шивнэн. Гэвч цаг алдах ирэх байсангүй. Эмч асар их эрчим хүчийг Аидагийн бие рүү дамжуулж үхэл амьдралын зааг дээрх аюултай туршилт эхэллээ. Франк ч дэрэгдэн сандарч байсан ч эцэст нь гайхамшиг тохиож Аида нүдэ нээв. Гэвч бүх зүйл Франкийн төсөөсөн шиг байсангүй. Аида амилсан даруйда цусаар ханиалгаж удаггүй үгс чангаар орилж эхлэв. Тэр хаана байгаагаа хэн гэдгээч санахгүй байлаа. Франк баярлсандаа түүн рүү гараа сунгасан ч Аида надаас гараа тат гэж уурсан хашгирна. Энэ нь эмзэгхэн сүйд бүсгүй биш. Харин ч маш зөрүүд хүчрхэг нэгэн сэрчгсэн гэсэн үг байлаа. Гэвч Франк өөрийгөө киноны гол дүр мэтээр төсөөлөн Аидагийн өмнө хамгийн дэгжин хөдөлгөөнө гаргахыг хичээн. Тэр бүр кинон дээр гардаг шиг шүхэр санал болгож түүнийг халамжлах гэж оролдогч Аидагийн дотор өөр нэг зүйл өрнөж байлаа. Тэр генетикэн бодит байдлаас тасарч Мэри Шеллигийн сүнстэй нүр тулахад Мэри түнд "Чи бол миний мангас" хэмээн
шивнэн. Харин Айда өөрийнхөө нэрийг асуухад Мэри яг наадхыг ч л хоёулаа хамгийн түрүүнд олох ёстой юм шүү дээ гэж хариулснаар тэдний нууцлах холбоо улам гүнзгийрлээ. Дараа өглөө нь цайн дээрээ Айда жинхэнэ бослогоо гаргалаа. Эмч түүнд шинжилгээ хийх гэж оролдоход Айда дургүйцлээ илэрхийлж ширээн дээрх хундгийг санаатаагаар унгаана. Мөн эмчийг эсэргүүцэх тусам тэрээр дахин нэгийг хагалсаар л. Харин Франк үүнийг хараад айн гэхээсээ илүүтэйгээр түүнийг энэ зармиг занд бүрч их дурлаж бахархан нүдээ эрмэж суулаа. Удалгүй манай хоёр лабораториос оргож шууд л кино театр руу зүгэллээ. Франк өөрийн шүтээн болох бүжигчин Ронигийн тухай Айдад сонирхолно. Рони багада саа өвчин тусаж нэг хөл нь богино болсон ч тусгай хутал өмсөөд хэрхэн гайхалтай бүжгэлдэг тухай ярихад Айда өөрийнхөө доглон хөлийг харан надад ч бас ийм асуудал байна. Энэ тэгээд чам сайхан байна уу хэмээн ёчтойгоор асууна. Тэдний дараагийн зогсоол бол харанхуй гудамжны нууцлаг клуб. Айда бүжиглэхийг хүссэн ч Франк чадахгүй тул зүгээр л түүнийг харж зогсоно. Түүний нүдэнд цагаан дайчинцтай Айда гэрэлтүүлэг дор яг л сахиусан тэнгэр шиг харагдана. Харин Айда тэнд байсан хүүхнүүдээр нүрээ будуулж аваад ямар ч саадгүй эрг чөлөөгөө мэдэрч бүжиглэж эхэллээ. Гэвч энэ жаргал удаан үргэлжилсэнгүй. Хідэн залуус түүнийг оролдож биед нь хамаагүй хурж эхлэхэд Айда хүчирхийлэл хэмээн хашгирав. Франк түүнийг хамгаалахаар дундуур нь орсон ч согтуу залуус гадаа нь тэднийг хотож байлаа. Тэд Айдаг хүчээр авч явахыг завдах үед Франкийн доторх аратан сэрчгэн тэр дэвчээр нь алдагдсан Франк тэднийг нүцгэн гараараа газар дээр нь цааш нь харуулж орхив. За тэгээд энэ бүхэн нь камерт бичигдсэн тул тэд зүгтгаас өөр аргагүй болов. Франк Айдаг өөрөөсөө холдуулж аюулаас аврахыг хичээсэн ч ой санамжаа алдсан Айдад очих газар байсангүй. Ингээд тэд хамтдаа галт тэргэнд сууж зүгтв. Галт тэрэгний бүхээгт Айда дахиад л Мэри Шейлигийн сүнсэнд эзэмдүүлнэ. Мэри түүний чихэнд Франкштейний сүд бүсгүй гэдэг нэр нэг л бишээ, тийм үү? Өөрийнхөө жинхэнэ нэрийг хол хэмээн шаардна. Яг энэ үед цагдаа нар галт тэргийн шалгалт хийж эхэллээ. Франк Айдаг нууж чадсан ч Айда өөрийн мэдээлгүй чангаар дуулж эхэлснээр тэр баригдхан тэр. Цагдаа Франкийг таньж шууд буудах гэж завттал Айда гинэтгэн маш хүчтэй хөдөлгөөн хийж цагдааг галт тэргнээс түлхээд унгачглаа. Маргааш өглөө нь Чикагогийн мөрдөгчүүд хэргийн газар дээр ирлээ. Тэд Франкийг Ронигийн кинонд ухаангүй дуртайг нь олж мэдсэн төдийгүй тэдний хамтдаа авахсан зургийг ч олж авчээ. Гэвч зурган дээрх Айдагийн царай бүдэг гарсан нь тэдэнд багахан хугацаа хожиж өгөв. Энэ үед Франк Айда хоёр аль хэдийн Нью-Йоркт очижсэн. Усан ориглуураас зоос түүж ам зууж явна. Франкийн 90 сурвалжлах хуудас хаасайгүй наагдаж Айдаг түүний сүд бүсгүй гэж цоллож байлаа. Ийхүү Айда өөрийнхөө жинхэнэ нэрийг асуухад Франк түнд Пенни Франкштейн гэх худал нэрийг хэлж өглөө. Гинэн Айдаач үүнд нь итгэж бүр Франкд ойртохыг хичээсэн ч Франк үгээ баярлаа гэд түүнийг өрөөсөө түлхөв. Тэр Айдаг зүгээр нэг цогцос биш, харин хүндэлж хайрлах ёстой хүн гэж харж байлаа. Нөгөө талд мөрдөгч Джек болон түүний ухаалаг туслах Муурна нар тэдний мөрөөр Нью-Йорк руу ирлээ. Театрт отолт хийсэн ч аз болоход Айда Франкийг өөр кино руу дагуулж орсноор тэд баригдсангүй. Гэвч театр дотор нэгэн залуу найз охиноо хүчээр оролдож байхад Айдагийн дэвчээр алдаж тэр үгүй гэж байна шүү дээ хэмээн зандран алгадаад авах нь тэр. Өнөөх залууч мангасууд байна гэж орилсноор тэдний хүзэлтэн дахин эхэллээ. Цагдаа нараас зутаж явсаар тэд санамсаргүйгээр дээдсийн үдшилэг дунд ороод ирэв. Франкийн шүтэн алдарт Рони тэнд зогсож байх нь тэр. Франк маска тайлаад би чамаас болж амьд үтэлцэн гэж хамаг сэтгэлээ нэхэд Рони ердөөл чи миний сонирхдаг төрөл биш байна гэж дохуурхан инэв. Ийхүү шүтэн түүнийг доромжлоход Франкийн урам хугарч тэрээр Ронигийн бүжгийн хөдөлгөөнүүдийг галзуу мэт хийж эхэллээ. Айдач түүнтэй нэгдэж бүр үдшилэгт байсан зочид Мэри Шейлигийн сүнсэнд эзэмдүүлсэн мэт хамт бүжиглэж гарлаа. Яг энэ үед цагдаа нар дайран орж ирэхэд Айда бууш үрэн аваад Рони руу чиглүүллээ. Тэгээд Мэригийн дуу хоолойгоор Чикагогийн мафийн нууцуудыг авилгагч дарга нарыг хилээ огтлуулсан эмэгтэйчүүдийн гомдлыг бүгдийг нь нэг нэгэнгүй зарлан орлов. Тэр одоо зүгээр нэг эмэгтэй биш, харин бүх хохирогчдын дуу хоолой болон хувирсан байлаа. Энэ үеэр Франкч тайзны гэрлийг унган өвмэн дэгдээж тэд дахин зовтож чадлаа. Хамгийн гайхалтай нь Айдагийн энэ үйлдэлээс болж Нью-Йоркийн гудамж тэр чигтээ өөрчлөгдөв. Эмэгтэйчүүд нүрээ яг л Айда шиг бодож хүчирхийлэн эсрэг жагсаж эхэллээ. Айда өөрөө ч мэдээлгүй асар том хувьслыг эхлүүлчихсэн байлаа. Үдшилэг дээр Айда бүх нууцыг дэлгэсэнд мафийн толгойлагч Лупино галзуурах шахан муурлаж өөрийн гар хөл болох Клайд Джеймс хоёрт түүнийг яг одоо алхахыг тушаалаа. Гэтэл Джеймс бид түүнийг аль хэдийн халаад булчихсан шүү дээ хэмээн гайхангүй
бэлтэл Лупино уурандаа шууд л түүнийг будаад хөнөөчгөн тэр. Тэгээд Клайдад хандаж тэр хүүхний хилээг огтолж авчир дурсгал болгож хадгална гих аимшиг даалгаврыг өгөв. Нөгөө талд мөрдөгч Жек болон түүний туслах Морна нар маш сонирхолтой сэжүүр олжээ. Франк Айда хоёрын явж буй замууд алдарч бүжигчин Ронигийн кино зураг авалт хийсэн газруудтай яг таарч байв. Тэдний дараагийн зогсоолбол хамгийн романтик, гэрлэх санал тавьдаг хэсэг гардаг Ниаграгийн хүрхрээ. Замдаа Айда Франкаас өөрсдийг нь гэрлэх саналын тухай асуухад Франк дахиад л зохиож ярина. Чи Хисанд нуусгүй байсан хэмээх хурав. Гэвч яг энэ мөчөд тэднийг цагдаа зогсоож Айдаг нэгжиж байгаа нэрээр биед нь зөв бусаар хурж эхэллээ. Гэвч Франк дэвжилгүй цагдааг бодож Айдач зэрлэгсэн мэт цагдаагийн хилийг тас хасаж орхихон тэр. Яг энэ үүмийн дундуур мөрдөгч Жек гарч түүнийг Айда хэмээн дудлаа. Франк түүнийг Пенни гэж худлаа нэрлэж байсан бол Жек түүний жинхэнэ нэрийг мэддэг цорын ганц хүн байлаа. Морна энэ үед сэмхэн дөхөж ирээд Франкийг шархтуулж Айдач хариуд нь Жек рүү будаад Франкийг аван цуглаа. За тэгээд эндэл хамгийн том нууц задрна. Жек уйлж байгаад Морнад бүхнийг ярьж өгөв. Айда бол баячууд мафийнхныг тагнадаг нууц ажилтан байж л дээ. Тэр Лупиногийн хэргийг илрүүлэх гэж Жек дээр ирж тэд дотн харилцаатай байсан ч Жек аймхаа зангаасаа болоод түүнд туслаагүй бүр үхэл рүү түлхсэн байжээ. Харин нөгөө талд Айда Франкийг өөрт нь үргэлж худлаа ярьж байсныг гадарлаж эхэлжээ. Чи хүүхнүүдийг ийм байхад нь дуртай байдаг юм уу гэж уурлан Франкийг машинаасаа хөөх гэсэн ч түүнийг маш их цус алдаж амьсгалчиж чадахгүй байгаа хараад өрөвдөн буцаад суулгав. Харин Жек одоо бүхнийг ойлгожээ. Тэрээр Морнад хандан тэднийг битгий өхүүлээрэ гэж гуйснаар Морна эцсийн тулаан болох кино театр руу яарлаа. Удалгүй Франк Айдад хамгийн дуртай киног нь үзүүлэхээр театрт авчирлаа. Гэвч энэ мөчөд Франк түүнд бүх үннийг хэлв. Тэр Айдаг огт таньдаггүй байснаа, ганцаарлаасаа болоод түүнийг амьлуулснаа уйлан байж ирчиллээ. Гэтэл Айдагийн хариулт Франкийг төдөөгүй нууцаар сонсож байсан Морнагч гайхшруулв. Чи намайг таньдаггүй байсан гинэ. Гэхдээ сони юм шүү. Би чамайг бүр эртнээс мэддэг байсан юм шиг санагдаад байх юм. Ийхүү Айда өнгөрсөн амьдралаа буюу Айда Пенни гих нэрсээ үрд орхихоор шийдэв. Франк өвдөг сүгдэн гэрлэх санал тавихад тэрээр Sweet бүсгүй гих нэрийг өөртөө сонголоо. Гэвч яг энэ аз жаргалтай мөчөд мафийн алуурчин Клайд гарч ирэн Франкийг будаад хөнөөчгөн тэр. Айда Франкийн зогцыг тэврээд цагдаа нараас цухтаж Евронос эмчтэр ирлээ. Түүний дотор Мэри Шелигийн хоолой эзэн удаа дуугарна. Айда биш, Пенни биш, зөвхөн Sweet бүсгүй. Энэ л чиний жинхэнэ дүр. Ингээд Sweet бүсгийн эмчээс Франкийг амьлуулахыг шаардсан буу тулахад эмч ихэндээ татгалзаж өөрийнхөө гашуун түүхийг ярьж өглөө. Тэрээр өөрийн хайртай залуу Жоржийг амьлуулсан ч Жорж нь ухаан санаагаа алтан мангас болон хуурсан тул эмч өөрийн гараар түүнийг хөнөөхөөсөөр аргагүй болчихлээ. Гэвч Айдагийн Франк төгсөн чин үнэж хайрыг хараад эмчийн зүрх зөөлрлөө. Яг энэ үед цагдаа нарч хүрээлэн рүү дайран орж буудалцаан эхлэх ба Клайд болон цагдаа нарын сүм Sweet бүсгийг онож байсан ч тэр бууж өгсөнгүй. Харин Морна дундуур нь орж өөрийгөө мөрдөгч гэдгийг зарлан цагдаа нарыг зогсоож чадлаа. Тэр Айда Франк хоёрт эзэн боломжийг олохоор шийдэж бусдыг нь гадагш гаргав. Ийхүү лабораторид нам гүм тогтоод Мэри Шелигийн Sweet бүсгүй болон Франкштейн хоёрыг шиг ийм агуу хайрын түүх өмнө нь хизээч байгаагүй гих хоолой цангинаж байлаа. Ийхүү эмч тэднийг хамттан байхад амьлуулах төхөөрөмжөө асаалаа. Манайх хоёрч амьлах үйл явцын турш бие биенийхээ гарыг чангаас чанга атгасаар л. За тэгээ төгсгөлд нь Айдагийн ихлүүлсэн хувьсгал Чикагог нөмрөн хүчирхийлэгч мафийн босс Лупиног эмгтээчүүд барьж аваад нүрийг нь яг л Sweet бүсгүй шиг бодож өөрийнх нь үлдсэн нүглийг нүүрэн дээр нь тамгалж байгаагаар энэхүү кино маань төгсөж байна. За ингээд кино таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарж дэмжихээ би гэмэрдаарай.